Яасан бацхан уу? Энэ удаагийн хичээлээр бид Premiere програм гэсэн энэ хүү цонхны талаар ярилцсан. За програм цонх маань зүүн гар талын хамгийн болон хөвчлэн байрлаж байдаг. За програм цонхны үүрэг нь юу вэ гэхээр ямар ч чиглэлийн програмд дээр зам дээр тоглож байгаа бүх давхаргуудыг нийлүүлж бидэнд яг эцсийн байдлаар бидний эвлүүлж чадах төрсийг харуулах гол үүрэгтэй эвлүүлсэн байдлаар. За тэр үүрэгтэй цонх нь бол Premiere дээр програм гэдэг нэртэй ийм цонх байна. За энэ цонхны талаар ярилцахад бол source monitor-той ерөнхийдөө бол бүх зүйл нь адилхан. За бид нэр тоглож болно. Мөнгөлөгж болно. Тийм ээ. За хөрөөлөөр бид хурсан утгаараа болж тоглож болно төрснүүд. За source monitor-оос нэг ялгаатай зүйл нь юу гэхээр үндсэн зам дээр явж байгаа төрснүүд програм цонхон дээр харагддаг. За жишээ нь би wildlife төрсийг тоглож үзэж байна. За тэгэхэд уг зам дээр байгаа дүрс туу маань шууд програм монитортой харагдаж байна. За хэрвээ таны компьютер 2 монитортой бол програм цонхыг шууд 2 дахь монитор дээр туслах монитор дээр шууд том байдлаар харж болдог. За энэ хөнхөө аргыг хөвчлэн телевизүүд бол мэргэжлийнхэн ашигладаг. За хэрвээ та 2 монитортой бол заавал ашиглахыг би тань зөвлөж байна. За мөн бос Premiere програм бос цонхнууд адил бүх цонхыг хааш нь жамаг зөөж болдог. За жишээ нь би энэ цонхыг ингээд зөөж болж байна. За мөн мэдээж слайдер байдлаар жижигшүүлж томруулж болно. За жишээ нь ингээд зааг дээр навтарч байгаад та өөрт хэрэгтэй цонхоо томруулж жижигшүүлэх бүрэн боломжтой. За мөн адил би 10% та 100% зам фит буюу энэ цонхоо таарсан хэмжээгээр би харж болж байгаа. За ингэж харахад дүрс маань гэж томорч харагдаж байна. За өөрийн одоо хичээлээ өндөрлөё.